Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Гол зарчим нь болохоор энэ нэг байгалийн баялаг, энэ байгалийн баялагийг л хэн хянах вэ гэдгээр дээр л үзэлцээд байна шүү дээ. Хэдэн бүлэг болчихвол тэрнээс бол нэг зүрхий тэр хоёр хөрш маань чухам ямар бодлого явуулаад байгаа эднэртэйгээ яах ёстой юм бэ гэсэн тэр нэг тэгш том хараад байгаа юм бол надад харагдав. Хувийн сонирхлын болж чаддаг. Тэгэхээр бид нэг чотко болгох ёстой юм шиг байна. Ер нь энэ нэг хоёр хөрштэйгээ яаж харьцах ёстой. Эдийн засгийн салбарт байр дээр одоо бүгдээрэнтэй лижүүрэн түншлэл энэ төр гэл их гой том ялалтай яваад байгаа шүү дээ. Тэгтэл тэр лижүүрэн түншлэл гэдэг маань эдийн засгийн салбартаа жоохон юугаараа яаж илэрх ёстой юм гэдэг маш тодорхой болгож аваад тэгээд тэрийг тэр нэг хин нэгэн хүний хүсэл зоригоос хамаарахгүйгээр том эрх ашигын үүднээс хангах тэр механизмуудыг л олмоор байна. Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.